Бид нар ингээд ганцаардлаа даван туулах гад гарч ирэх гээд хүмүүстэй харилцаа үүсгээд хүмүүстэй сүнсээрээ холбогдож эхлэхэд маш их айдсууд ингээд бий болцсон ба. Сэтгэлээ илчилсэн чинь одоо өсвөр насндаа хүүхдэд сэтгэлээ илчилсэн чинь игнорт болсон одоо зөвшөөрөөгүй те татгалцсан хариу авсан. За гологдсон мэдрэмж бас гологдох айдас ингээд. Ерөөсөө би л хангалтгүй гэдэг мэдрэмжүүдийг өнөөдрийн соёл иргэншил бидэрт бүх талаас нь өгч байгаа. Царай цусны хувьд, бие хааны хувьд те оюун санааны хувьд. За би тэгээд бас нэг юу байхгүй болохгүй маань. Ажлын байран дээр очлоо, гологдлоо. Бас нэг дипломтой байхгүй болохгүй маань. Ингээл өнөөдөр таныг дандаа та хангалтгүй гэдэг мэдрэмжийн донд бид нарыг энэ нийгэм байлгаад байгаа байхгүй ямар нэгэн байдлаар. Тэгээл нэг утсаа аваад Instagram оогсон чинь өөстөө гайхалтай гадаад орноор аялал те. Ингээл дандаа delusion буюу зүгээр сошиал медиа гадаад ертөнцөөс бидэрт өгч байгаа хогон мэдээлэлүүд байхгүй. Тэг ингээ бид нэр тэрийг хүн болгоны замнал өөрөө миний сүнсэн би ч гэсэн замналтай гэдэг амьдралынхаа энэ жамсны зүй тогтлоотой таньж мэдхгүйгээр энэ delusion буюу матриксийн худлаа хурамгаас өөрийнхөө тархийг тийчиж байгаа тохиолдолд хизээж амар амгалан одоо өөрөөсөө бүтээж чадахгүй болчиход байна шүү дээ. Тэгэхээр нөгөө ач холбогдлын дараалалаараа буцаал үнд зүйл буюу юу нь хамгийн чухал юм бэ? Миний өөрийн амар амгалан чухал юм уу? Тэ гэдэг зүйлээ барьж аваад явна гэсэн.